Хар тамхи гэж юу вэ? Монгол улсад үйлчж байгаа хууль тогтоомжийн дагуу хоригдсон мансууруулах, сэтгцэд нөлөөлөх бодисын агуулмжтай ургамал бэлдмэл бодисыг энгийн ярианд хар тамхи гэж нийтлэг байдлаар нэрссэн байдаг. Мансууруулах, сэтгцэд нөлөөлөх бодис гэдэг нь тухайн бодисыг хэрэглэсэн хүн болон амьд организмын уурга тарих буюу төв мэдрэлийн системд дарангуйл үүсгэн үйлчилж мансуурал гэж нэрлэх сэтгцийн тогтворгүй байдлыг үүсгэх чадвартай эм бэлдмэл бодисыг хэлнэ. Нэгдсэн үндэсний байгууллага хар тамхи мансууруулах бодис нь хүн, нийгэм, улс үндэстэн цаашлаад дэлхийн нийтэд хор оноотой гэж үзээд 1961 оны мансууруулах эмийн тухай, 1971 оны сэтгцэд нөлөөлөх бодисын тухай, 1988 оны мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх эм бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц гаргасан байдаг. Хүн хар тамхи сэтгцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хэрэглэсэн үедээ зан үйлийн болон ёс суртахууны зөрчил гаргаж гэмт хэрэг үйлдэж улмаар нийгэмд хор хохирол учруулдаг байна. 2017 оноос 2024 оны 4-р сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 1154 гарч энэ хэрэгт холбогдсон 1533 нэрийн сэжигтээр татан шалгасан байна. Энэ бол хар тамхиг хадгалсан, олж авсан, бэлтгэсэн, тээвэрлсэн, илгээсэн, борлуулсан, улсын хил нэвтрүүлсэн гэмт үйлдлийн тоо. Тэдний 86% нь 13-аас 35 насныхан. Нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх алба 2023 оны тайландаа Монгол улсын 15-аас 64 насны иргэдийн 3%-ийг хар тамхи мансууруулах бодис хэрэгжилж байсан гэж тоо гаргажээ. 2040 он гэхэд буурай хөгжилтэй орнуудад хар тамхи хэрэглэгчдийн тоо 38%-аар өснө гэж судалгааг нь Нэгдсэн үндэсний байгууллага энэ онд танилцуулсан. Энэ нь 3.5 сая хүн амтай Монгол улсын хувьд аюулын харанга улам дэлдэж байгаа юм. Тиймээс хүн бүр, эцэг эхчүүд, онцгой анхаарч ялангуяа хүүхэд залуусыг хар тамхи татах дамнсан найманд оролцох эрүүл мэндийн хохирохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.